Орой минь. За өнөөдөр бас гоё бичлэгээ хий гэж өдөржингөө бодлоо. Тэгээд яг агуулгын хувьд болохоор ярих мод зүйл маань бол бүтэн сайнаас хойшоо бас юм гоё хүлээсэн тийм байгаа. Тэгээд яг одоо л гоё юм ярих момент нь бас надад таарч тохиолоо. Тэр нь юу вэ гэхээр би нэг дуртай зохиолчийнхоо номыг урьдчилан захиалгаар нь хүлээж авсан. Тэгээд за бүтэн сайнаас хойш задлахгүй хүлээгээд одоо гоё ингээд хаан бокс хийгээд за нөгөө номоос гоё бичвэр уншиж үзье гэж бодоод мөн өөртөө хадгалж авчулдаг хүслээ аюу олон өдөр тээсэн юм аа. Тэгээд номоо хамт задлыг. Номоо товчхон танилцуулбал энэ нь Патрик Зэдмэгийн хайр гэдэг ном байгаа. Улбар publishing-аас гаргасан. Тэгээ урьдчилан захиалгынх нь Болтон маш гоё байна. Тэгээ та бүхэнд харуулъя. Өөрийнх нь залуугийн ийм гоё посткартны зурагтай. Тэгээд би нөгөө сонингоор ороосон бэлгэнд амар дуртай. Тэгээ ийм бор олсон уяагаар пакэжлсэн байна. Маш миний хувьд бол яг одоо амар гоё л бэлгийн баглаа бодолтой байгаа. Ер нь хүлээж харахад л амар гоёсэн. Тэгээд задлахгүй аюу олон өдөр би тессэн юм аа. Тэгээд одоо хамт задлаа. Тийм урьдчилан захиалга нь ийм гоё ирсэн. Нөгөө посткартаа харин би гоё ширээнээрээ наах уу? Хаана гоё наах вэ гэж бодоол юм. Ажлынхаа ширээн дээр нааж болж байна. Обон дээр юм наахаар юу унаад байгаа болохоор артлын муухай олгочихгүй гээд жоохон хайрлаад байна. За задлаа. Энэхүү ном нь болохоор хайр гэж шүлгийн ном байгаа. Тийм гоё хайрын тухай шүлгүүд гоё сонирхож байгаа. Хэдийг нь уншиж үзээд бас энэхүү бичлэгэнд оруулчих гэж бодсон. За гаднах бодол уяагаа тайлаад, олон уяагаа тайлаад посткарт авчвал юм хөө. За Мики манайтай хамт задлж байна тий. Facebook-ээр ингээд дундаа найзууд маань захиалж авсан байлээ. Тэднийхээ стори үзэхэд бас гоё юм шүү. Хурдан задлахын сан гэж. Тэгээ би нөгөө ойр бас бичлэгээ өгөөд үзсэн болохоор бичлэгээрээ гоё хадгалаад авмаар санагдаад. Ийм гоё улбар шарангутэй. Улбар publishing-аас гаргасан. Урьдчилан захиалгаар захиалж авсан шүлгээ маань ном байна. Өөрөх нь гарын үсгтэй. Ваа. Ямар гоё вэ? За гарч игний хэсгнэр нь уншигч танаа учруулах гэдэг хэсэг байна. Тэгээд хайрын маш олон шүлгүүд байна. Миний хувьд болохоор ер нь юм 11 сараас эхлээд шүлэг бас аягүй юм гоё чухал амьдралын маань нэгэн гоё бас онцлог хэсэг болж орж ирсэн. Гоё цаг гарган уншихыг уншихтаа тийм гоё ойлгож мэдэрхийг аягүй хичээсээр яваа болохоор энэ ном бас амар гоё санагдаж байгаа надад. За би болохоор уншигч танаа авчруулах нь гоё хэсгийг уншаад өгчэй гэж бодлоо. Уншаад үлдээе гэж бодож байна. За эхлэе. Зохиолч яруу найрагч Баяр Тогтгын Патрик Зэдмэгийн зөвхөн хайрын шүлгийн төвөр энхүү улбар хэвлэлийн газраас эрхлэн гаргаснаар уншигч танд хүрч байна. Учрыг товч өгүүлбээс зохиолчтой болон охин бие нартай байгуулсан гэрээний дагуу түүний хэд хэдэн бүтээлийг эрхлэн гаргах эрх биднийхээр үүрэг улбар хэвлэлийн газарт бий.
Зохиолчийн өвийг хадгалах, судал шинжлэх боломж олгох, хойж үед түгээх үүрэг хэмээн санаж чухам үүний эхлэл болгон энэхүү номыг ахин хэвлүүллээ. Ахин юм байна тий. Түүний бүтээлийг таашаах, судлах, судлахыг уншигчийн мэдээлдүүлдэн зөвхөн их бэлтгэх явцын тухайд учирлахад зохиолчийн өөрийн найруулгын онцлог түүний охины санал өмнөх номуудын редакторын зөвлөгөөс илтээг удирдлага болгов. Тухайлбал нэг мөрт нэгээс олон өгүүлбэр зэрэгцэн орох, толгой холбох аргаас зайлсхийсэн, үг давтах, цэг таслал, түгээмэл хэрэглэх, зарим шүлэгтэй асуултын бол анхаарлын тэмдгийг зориуд гэмээр ашиглаагүй, тодорхой хэмнэлт хүргэлжилсэн өгүүлбэр зэргийг хэвээр үлдээв. Хэдий тийм ч Монгол хэлний зөв бичгийн дүрмийн болон анхны хэвлэлийн хийг бэлтгэх явцад гарсан нэлт багасаг алдааг залруулав. Номд буй зохиолчийн гар үсэг нь манайхаас эрхлэн гаргах бүх номонд багтаах зорилгоор үлдээсэн сүүлийн гар үсэг болно. Хүндэтгсэн улбар хэвлэлийн газар. Хайр цэцгийн өнгө нүгээд сэтгэлд бүрэлдэх цагаар амьдрал дүүрэг гэрэл. Би эхлэл болгоод 1 2 3 4 шүлгийг нь төврээс нь уншаад илтээ гэж бодож байна. Хадгалж авч үлдмээр байна. За би тийм амар гоё унших байх гэхдээ надад зөөр унших амар сэтгэл тийм гоё мэдрэмж төрж эхэлжээ. За чи хаана байна вэ гэдэг хамгийн ихний шүлгийн төврийг уншиж байна. Шүлгийг нь уншия. Надтай хамт дэлхийд алхах ёстой. Чи хаана байна вэ? Надтай хөтлөлцөж дэлхийд хамт амьдрах. Чи хаана байна вэ? Надтай хамт дэлхийд өглөө сэрэх. Чи хаана ганцаар сэрж байна вэ? Чамтай хамт инээлдэж, чамтай хамт ертөнцийг би туулах ёстой. Чи хаана байна вэ? Чи хаана баяр гуйнгаа над чиг цор ганцаар эдлэн вэ? Чи бид мөрөөдлөө тэнгэрийн зураг оддыг шимтэх шиг ширтэж, чи бид мөрөөдлөө газрын зураг шиг гартаа дэлгэн үзэх ёстой. Чи хаана байна вэ? Миний үсийг үнэрлэж, миний хүхийг тэмтрэх, миний нүдний аяга нулимсаар дүүрч ирэхэд, миний нулимсыг халуун уруулаараа арчиж, миний нүдийг өнсөж өгөх чи хаана байна? Чиний баяр хөөр зүрхнээсээ цалгаад, чиний нүрнээс халин давалгаалахад, чиний давалгаанд би дахин давалгаалж, чи бид их далайг бүтээх учиртай. Чи хаана байна вэ? Намайг илдвэлэхэд чи өхөөрдөж, чамайг мохоход би хурцлан ирлэн. Чамайг бүлээрхэд би нүцгэн биеэрээ чиний халуурлыг өөртөө хуваан авч, чи бид хамт таа хөлөрч, чи түргэн эдгэрч, чи бид үн шиг аз жаргалыг ч таллах учиртай. Чи хаана байна вэ? Чи эмэгтэй хүнийг мэдэрч, чи ертөнцийн тэн хагасыг таних, би бас ертөнцийн нөгөө хагасыг үзэж, бид ир эм хүмүүс нэгдэн нийлж нэгэн ертөнцийг үүсгэн, нэгэн амьдрал бүтээх ёстой. Чи хаана байна вэ? Бидний сэтгэлүүд тарганы хээ шиг нийлж, бидний гол эрхтнүүд эв мод шиг таарч, бид хоёр учирч бүтэн болох учиртай. Чи хаана явна вэ? Чиний толгойд цагаан ус ургахад би эхлээд шоолн, дараа нь шүдээрээ тастан авна. Тэгээд ч нэмэргүйг мэдэх болно. Чамайг би өрөвдөн хайрлана. Чи бас миний уруулыг үрчийхэд шүслэг жимс шиг зөөлөн амт байсан юм гэж мойног гараад хөөлөх болно. Би утгартай ч гэлээ нэмсэглэн. Чи бид дэлхийн цаг хугацааг биеэрээ гүйцэд хэмжиж, чи бид цагийн хос зүв шиг эргэх ёстой. Нарыг даган эргэх учиртай. Чи бид нарны бахархлаар өөрсдийнхөө бүтээсэн бүхний өндрөөс харан бие биеэ налан түших болно. Чи бид хэн нэгнийхээ ард эсвэл урд орж бие биенийхээ сүнсний хойноос чин үннээр чин зүрхний хайрын дээдээр залбиран мөгөх учиртай. Бид дэлхийг хайрын ертөнц гэдгийг үр хойчтой харуулan бид сүүлчийн үгээ төгсгөн хайрын түүхийг гэрээслэх болно. Чи одоо хаана байна вэ? Олон дотроос чи намайг олох ёстой. Буман дотроос би чамайг таних учиртай. 2012 оны 10 сарын 10-нд бичсэн шүлэг байна. Ямар гоё юм бэ? Ой. Би дахиад уншия. Намайг тэрэн авах чамд миний түүх очино.
Гашуун гэгээ нүлэмсэн туслууд замдаа шидэлсэн миний түүх гар дээр чинь нэрнэ гутарсан гэрэлтсэн хөлийн мөрөөд мөр дээрээ хэвтсэн мөрөөхөө жалгасан нэгэн түүхийг чи тосож авна. Нисэж явсан далавчаа чирч явсныг минь тэр далавчаа хадаж үзснийг минь чи үзэх болно. Намайг тэврэн авах чамд миний түүх очино. Хөмхийгөө зуусан хөхөрч цонхиж үзсэн миний түүхийг хуруу гараараа хуудас сэргүүлэх мэт чи үзэх болно. Ялагдалч надад би, ялалтч надад би. Сумтай цэжнэхээс сумыг сугалж чадаагүй, хугалжилж чадсан шархтай яваа би шаналнтайгаа чамд очино. Намайг тэврэн авах чамд миний түүх бас очино. Хүсэл мөрөөдөл хинхтэгт минь би. Хайр хажууд нь хавирганы цаахан би. Өгч чадах зүйлээ үрсэн, хийг үрсэн. Өгөөмөр гар дээр чинь би үүх түүхтэйгээ очино. Миний түүх нуруунд, хүзүүнд, нүүрэнд минь бичээстэй, шивээстэй. Үзвээс үсний ширхэгтч би, өндөгний хээнтч би. Харыг гивээс харцанд минь хадгалаатай, хайрлыг гивээс энэ миний амьдрал, энэ би. 2015. За, дараагийнх нь чанарлаг нүд. Нүдээр чин дүүрэн эрс зориг, ийм эрс зориглол ялагдах хүсэлтэй би. Шүдээр чин хэгцлүүлбэл ийм цочмогт би сэрэндээ. Үгийн чин цахиур тавирагдвал сэтгэл цагаан уул цэцгийн хөвөн шиг шатаж дөрвөлсэндээ. Санааны чин налах төшөнд шавар дүрмэн бутрандаа. Үрчлээч үйрэндээ. Гарт чин баригдвал чи намайг галуу шувуу болох уу? Би хувирн байх. Хувраад гараас чинь мултрахаар дэвхүү. Чиний сүүдэр сүрлэг юм. Сүүдрийг чинь бараадвал намайг гойчлох зовлон чамаас айгаад дайжих болов. Ингэрт чинь эрхлээд эхэлбэл ирээд олддоггүй жаргал ороод ирэх үү? Зөвхөнд чинь оршвоос бүр зөнгийн гэрэл үзэгдэхүү. Чиний нүдний зориглолд өртөж чамд ялагдваас эзэмшил гэр оронд чинь дагаар орвоос чи намайг амныхаа алтан загас болох уу? Би чиний гол цуцаар гэлэлцтэл сэлмээр. За. Ингээд уушаад суух аймаг гоё надаа. Ирлийн эцэст олоод ирлээ. Хүмүүс дундаас чамайг хайж болсон. Олон цэцгүүдээс чамайг олох тийм амар байсангүй. Одод надад зааж өгсөн. Хамгийн сүүлд гайхах та харахын шүн рүү харсан. Харух одны зүг явсан минь зөвдөв. Зүн туслав. Олцоглоо. Эмэгтэйчүүд ирээн дашинснууд ижилхэн олон огтоос эрвээхэй шиг та нар дотроос чамайг ирж олно гэдэг өвснөөс зүү хайхаас бэрх байлаа. Урсгал харцнуудаас уулын олон горхноос уухгүйгээр чамайг олно гэдэг хэцүү байлаа. Олов. Үнэрлэхгүйгээр, үнсэхгүйгээр, үзэж тэмтрэхгүйгээр өөрөг чинь олох гэдэг сохор ирэл байлаа. Олсондоо би жаргалтай байна, бас зовсондоо би шуналтай байна. Хичээл зүтгэлийг минь хэрэн тэнсэн нүдийг минь хилгүй дөлий ирлийг минь чи хайрал. Миний замуудыг хайрал, миний зүнг хайрал, өөрийгөө чамд авчирхаар үе олонд зэсгийн дундуур явж ирлээ. Үүний төлөө намайг чи хайрал. Вау! Ямар гоё бичдэг юм бэ? За, одоо нэг 2-3 уншаад тэгээд өөрөө ингээд уншаад сул гэж соцослоод гоё тогтаасаа гэж бодож байна. Цагийн өнгө сэтгэлээ тэн тэрч өөрч би олон голыг гаталлаа, олон уулыг давлаа, олон цэцгүүд ч хүрэгдэж, олон чулуу ч өнхөрлөө. Сэтгэл минь чихтэн норж хүндрэхийг ч үзв, нулимснууд тусагн, тусал бүрдэн солон татхыг ч харав. Нарны бих нулимсэнд буухыг мэдэрч мэгших минь дэлхийн гуниг торооцолсон миний сэтгэл гэдгийг ч мэдэв. Сэтгэл минь яасан хүнд вэ? Сэтгэлээ дэвэргэж нисгэж би олон орон цагийг тууллаа. Олон цагч бутарлаа. Олон зүрхийг нэвтэллээ. Олон хайр тууллаа. Сэтгэл минь нэн хөнгөн хун шууны үдэндээлээс ч бүр хөнгөн болохыг мэдэв. Сарны гэрэл шархируулн шархтаж бас үзв. Тачаалын улаан өнгөнд хошуугаа дүрж сайхан үд бүрээ будаж бас дөнгөв. Сэтгэл минь яасан хөнгөн юм бэ? Сэтгэлээ агуулan ариглаж би олон залбирал мөрөглийг үлдлээ. Сэтгэл гэрэлтдэг болохыг танин барав хамгийн гоо дүр нь харшгүй гэгээн гэрэл болохыг нээв.
Сэтгэл гэрэлтдэг болохыг мэдэх гэж би хичнээн хэлэн дулааныг түрхөвдөө. Сэтгэл гэрэлтдэг болохыг мэдэх гэж би хичнээн цэцэгсийг өхүүлвдээ. Хаа эсвэл нэ. Намайг хаа эсвэл нэ. Намайг нээн үзэхээр шийдвэл чи мөнхийн залбирлын сувраг олж харна. Энэ бол ээж минь. Чи бас харван ирээд зэвэрсэн сумнууд үзэн. Энэ бол анд нөхөд маань. Чи тэр сумнуудаас нэг хоёр нь уясаад цээжний цэцэг болсныг харна. Намайг нээвэл талавчтай хоригдол би. Тэр бол миний сүнс. Намайг өнгөчвөл надад булш би. Бас бүгж би. Надад сайн сайхныг өрсөн шүүгээ би. Надад элдвээр дүүрсэн харанхуй өрөөж би. Энэ өрөө зөксөлнө гэж би бодох болсон. Хэрэггүй төмөржсөн нулимснуудыг, хэрэгтэй зарим ухаануудыг хүчээр би ялган салгаж, хаяхыг нь хайна, авахыг нь навна. Надад гайхамшигын авдар би. Энэ авдар дэхин би. Хэрв чи намайг нээн үзэхээр шийдвэл би чамайг өнгөрсөн мянган рууч тэргүүлшгүй цаг руу чаваачна. Чи намайг хаан, боол, лам, дууч шувуу явсныг харж ч магадгүй. Чиний бэлэг бэлгэн хүрээс би бурхны цагаан цэцгээс мэндэлснийг үзэж болох. Чи миний утга руу шамбан орохыг үнэхээр их хүсвэл би чамтай урьд цагт игч дүү, ир им тонгорогт дайсан тангараг танд байсныг мэдэх. Эсвэл чи намайг хайрлан хэмээн амлаад харж ирээгүй цэцэг бүр эсвэл би чиний зүрх. Чи намайг бүр танин мэдвээс надаас өөрийнхөө зүйлсийг олж болох. Эсвэл огт үзээгүйгээ үзэж болох. Намайг хааж болно. Үнэрлээд орхисон цэцэгсэн ч байж болох. Намайг нээвэл ирээдүй чинь би байж бас болох. Хэрв энэ ирээдүй чамд үзвээс таалагдвал эрэх нандин зүйлс хэмээн чи санаваас би чамайг нэм бас нэгжин харъя. 2014 он. Одоо би яг энэхүү 3 шүлгээ уншаад боллоо. Дуугүй үг. Эр хүний дотроо дүрсэлсэн эмэгтэй ээж шиг нь дүрстэй. Энэ бол хайрын дүр. Эмэгтэй минь ээж шиг минь байгаа ч эхийнхээ хайраас би чам руу ирлээ. Ээж миний өвдөлтийг, өлсөлтийг ээж өөрчлөгдөн хувирахыг мэднэ. Ээж баяраар минь баярладаг. Ээж зовлонгоор минь зовдог. Энэ хайрын дүрийг би танино. Энэ төрөх намайг энд хүргэсэн. Эмэгтэй минь би ээжийнхээ төлөө үргэлж амьдарч чадна. Ээжигээ би өмгөөлж, өрөвдөж хайрладаг. Ээж энэ миний мэдэх цорын ганц хайрын дүр. Ийм хайрын дүр миний дотор дүрслэгдсэн. Ээж энэ бол хайрын цэвэр тунгалаг, өрөвдөн сайхан дүр төрх. Ээжтэй минь нэгээл ижилхэн эмэгтэй минь ээжийнхээ зүгээс би чам руу ирлээ. Ирээдүгээ зурцгаая. Итгэлээ өглөө, ирээдүгээ өглөө. Энэ цагаас амьдралыг чинь би зурах боллоо. Бурхан би биш гэлээж зураг төргийг чинь би зурах боллоо. Итгэмтгий тэнэг хэн минь хувь заяагаа надад өгч өглөө. Бурхан надад биерээ бас өгчээ. Бурханы өмнөөс би чамд юу зурах вэ? Чиний заяаны замыг цааш нь үргэлжлүүлэхээр цэцэгт зам зурлаа. Часулаан сарнай зурлаа. Сарнайн өргөс дээр чи гişвэл сарнаанаас би бүрмөсөн татгалзлаа. Үлгээдэй хүүхдүүд үрж зурв, хөөр хэлэл цонхгор царай. Бурханы өмнөөс би бодож чадах гэж үү? Чиний ирээдүйг аз шаргалаар төсөөлөх уур ухаан би хаанаас гайх вэ? Нэмсгэлсэн гинхэн минь би яах билээ? Бурханы өмнөөс бодож сурах, Бурханы өмнөөс заяа зурах. Ийм их ял надад иржээ. За, миний үнэн гэдэг шүлгээр бичлэгээ дуусгая. Хоолой зангирахад зангирлыг минь тайлж өгөх, хүзүү гудаахад тэргүүнийг минь өөд өгөх чамайг би дагана. Би ийм хүзүү хоолойтой билээ. Би бас зөөлөн урсамтгай уйрламтгий сэтгэлтэй би чамайг дагана. Чамайг би дагана. Би цээжиндээ ийм мөрөн голтой долгион давалгааг нь даадаггүй. Би минь ядруу буурай хатуу хүндийг үүрч чаддаггүй. Булчин минь сул чамайг би дагана. Би бас хэвлэтэй амьтэн чамайг би түшгээр дагана. Би их хүслэнтэй хүслэнгээр дүрж зүрх өвддөг. Бүгдийг сайн сайхан байгаасаа гих хүслээр зүрхээ дүүргдэг. Бүхний хүснээс зүрх хүслээр дүрж ихтэй өвддөг. Би чамайг дагана. Хоолой зангирахад зангирлыг минь тайлж өгөх, хүзүү гудаахад толгойг минь нүндэлгэх, зүрх хүслэнгээр дүүргэхэд дундруулж өгөх, хэвлийг хүндрэхэд түших чамайг би дагана. Хөхмөнч зангиран хатуурах,
өрөвдөлтэй хөөрхий би чамайг даган чиний хайр хэлбэрлэх гордон бүртэлцэн би ийм билээ. Хайрлагаас аргагүй хүзүү хоолой зүрх зээж хөвлөтэй билээ. Чамайг би дагахаас өөр замгүй. Намайг чи хайрлагаас өөр аргагүй. Ямар гоё нүүр мөрөө цэвэрлжээд тухтай бас удаан уншиж сууя гэж хүслээ. Ямартай намаа гоё задлаад жоохон ч сонсон надаа тийм гоё хайранд халуун талаа айгуу гоё чин сэтгэлийн ингээд уг руу ингээд ярьж байгаа юм шиг тийм гоё мэдрэмж өглөө. Тэгээд захиалж авсандаа ер нь бол захиалгатаа л амар хэппи байсан л та. Тэгээд за энэ хүү бичлэгээ болохоор ингээд дуусгая. Тэгээд шүлэг уншихыг маань сонсож намайг маань ингээ хамт задлахад хамт үзэж цагаа гаргасанд маш их баярлалаа. Дараа 29-нд хийх бичлэгээр болцоо та ингээ бодож байна. Баярлалаа. Баярлалаа.